баярлалаа. Тэгээд энэ ер нь үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт л одоо бид нэр хэлцүүлэг л явагдаж байна л да. Тэгээд би бүхэлд нь бас энэ өмнөх саналууд гарсан буюу ерөнхий саналуудтай холбогдуулаад нийтлэгээр бас авч үзээд ярмаар юм харагдаад байна. Энэ өмнөх ярьсан гишүүдийн яриад байгаа бас тэр стратеги ордын 51 гэнтергээ яриад байгааг ялангуяа зөвхөн их хурлын дарга ажлын хэсэг төрийн байгуулалтын байнгын хороо үнэхээр нэг аваа үзмээр юм байгаа юм да. Авч үзэх ёстой юмны нэг яах аргагүй нь муу юм шүү дээ. Энийгээ дагаад сая одоо Эрдэнэбат гишүүний оруулж ирж байгаа тэр сан баялагын сан гэдэг байгаа. За төрийн бус гэдэг нь юу юм бэ гэсэн чинь энэ төсвийн цоорхойг нөхдөг сангууд олон байсан учраас энийг зэгцлэхийн тулд бие даасан сан байх гэсэн нэг арга зам илэрхийлсэн санаа юм шүү дээ. Энэ баялагын сан бол бүх ард түмний өмч байгаад эргээд Монголын ирээдүй болсоо хойч үе зарцуулагдана гэдэг нь нийтлэг одоо нийгмийн чиг салбарт хэрэглэгдэх гэдэг агуулгадгаараа цаашаа хадгалагдах байх гэж би бол зүгээр ойлгож байна. Тэрнээс бол сангуудыг бол зарцуулснаас болоод өнөөдөр ч гэсэн янз бүрийн сангийг зориултын бусаар зарлаа гэдэг юм манад ужиг болсон өвчин шүү дээ. Тэгээ энэс бол одоо хүртэл гарч чадаагүй энийг эцэлж чадаагүй байгаа. Тийм учраас энэ ярьж хэлж байгаа юм болгоныг ажлын хэсэг дээр үнэхээр дахиад нэг авч үзмээр санагдаад байна. За би бол бүр тэс өөр бас гэх нь хайшаа бүр нэг одоо ийм байр суурь илэрхийлмээр санагдаад байна. Стратеги ингээд тодорхой томоохон их баялагтай ордог маш том хэмжээний ач холбогдол өгөөд стратеги ингээд нэрлэлсэн. Зарим нэг гэдэг юм уу тодорхой улс оронд тухайн улсын одоо улс орны стратегийн гэхээсээ илүү тухайн улс орныг авч аваа нийгмийн баялаг болсон алт хэгдэл 100% төрийн мэдэл тэр 1 грамм байсан ч төрийн мэдэлд байгаад ёстой сая хэлж байгаа гишүүдийн 51% төр эзэмшдэг ийм тогтолцоотой улс байж шүү дээ. Тэнд л 1 грамм алтыг авах гэж байвал 51% нь төрийн мэдэл. Төр гэдэг нь сая одоо бид нэр төрийн нийтийн өмчгöd сонин хэллэг орж ирээд байна л да. Уулна. Нийтийн буюу хувийн өмч гэсэн одоо ерөнхий зарчим дээр тулгуурлаад нийтийн өмч дотроо төрийн болон тэр шашны болон тэр олон нийтийн байгууллагын гэдэг юм уу ийм өмчин салбарлал явсан тогтолцоо шүү дээ. Тэгэхээр одоо бол хууль эрх зүйгээ харахаар зэрэг төрийн нийтийн өмч байж болох юм аа гэд нэг сонин ухагдхан оруулж ирчээд байгаа. Тэгээд тэргүүрээ цаашаа явж болох юм байна. Байлгүй дээ гэж би бол хувьдаа гайхаж байгаа. Магадгүй энэ олон түмэн эргээд бидний энэ оруулаад байгаа юм бол үндсээр нь үлээж авахгүй олон ард нийтийн санал асуулга авах юм бол зарим нэгэн тохиолдолд унчмаар юм энд өөр ирэхгүй бодогдоо харагдаад байгаа учраас би тэсвэр алдаад бас ярьж байна л да. Тэгээ энд юу хэлэх гэж байна вэхээр зэрэг бүх баялагын газар дор байгаа баялагын сангийн хувьд нь төр нь 51% эзэмших гэдгийн агуулгын хүрээнд ямар ч байсан өмч алдагдахгүй байх төр хувийн хвшлийн гадна дотны ямар ч хингуйч байсан Монголын төрийн хэмжээнд 51 хадгалагдаад байх тэр нь төрийн нийтийн гэдэг юм ард түмний гэдэг агуулгадаа хадгалагдах тэр зарчмыг барьж явал маш зөв юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо та нар Эрдэнэтийг 100% гэж байна. Дахиад Эрдэнэт үйлдвэрийн одоо төрийн мэдлийн гэж 100% гэж тавиал тэнд ямар захирал авах уу, хэн эзэмших үү, хэн ард нь эдийн засаг, бизнес, далд эдийн засаг гэдэг юм ужиг болоод захаад үргэлжилж байгаа шүү дээ. Нууц биш шүү дээ. Ямар ч улс төр ямар ч намар гараад ирсэн энэний ард би одоо 100% болсны ард бараа шахдаг, барьдаг гэдэг юм чинь хэвээрээ үргэлжилсэн байна шүү дээ. 51 гэдгийг нь цаана төр гэдэг юм уу, төр нийтийн гэж байгаад нөгөө 49% дээр нь ёстой нөгөө нийтийн хувьцааны хүрээнд дотор ёстой олон түмний хяналтанд 49% дээр хадгалагдаад эргээд 51 дээр нь төр гэсэн нэрэн дор төрийн альч үеийнх нь зохион байгуулалтанд зөв уяад гараад тэгэхэд альч талаасаа иргэн Монголын ард түмч бай төрийг одоо толгоолоод төмнөөс сонгоцсон төлөөллийн байгууллагаар байгаа тэр их хурл засгийн газар бүх шатны энэ улс төрийн байгууллагууд нь эргээд ард түмэнтэй хяналттай байх тогтолцоо нь энэ хоёрхан тоон дээр л гарч ирэх юм шүү дээ. Уулна. Тэгээ бид нар ерөнхийд нь ингэж хайчгаад одоо 100% төрийн мэдлийн өмч байгаа штэ гэж хэлээд байсан ч тэрийг зөв зохистой явуулах юм нь бид энэ зах зээлд явсан 30 жил дотор хичнээн төрийн өмчийн үйлдвэрүүд нь зөв зохистой явбаа. Эсвэл гадна дотныхтой нийлээд одоо лиценз худалдаалдаг 8-даг юм Монгол улсад хавтгаа шүү дээ. 51% нь төр нийтийн гэдэгт хадгалагдж байна гэдгийн цаана хэн нэгэн дуртай гадна дотныхонд
хайгуулын болон ашиглалтын лицензээр дамжуулаад Монгол улсын газар нутгийг худалдаалах, арилжаалах, эсвэл гадна дотны хөрөнгийн биржүүдээр хөрөнгийн зах зээл дээр завхарсан заваа юм явах юм өөрөө ужиграх юм байхгүй. Жинхэнэ утгаараа хөрөнгийн зах зээл хөгжих боломж чинь яг энэ хоёр тоон дээр гарч ирэх ёстой байхгүй. Одоо бид нэр үндсэн хуулийн нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол бусад улс орны саяын тэр Скандинав улсуудын санаа жишээн тэр яриад байна. Үүнэн шүү дээ. Тэгээ эн чинь тогтолцооны хувьд уу энийг 2-3% хэмжээнд дээр нь зөв зохицуулж өгсөний ард сая тухайн улс орон зөв зохистой хөгжиж олсон баялагын ашигын хуваарлтыг жинхэнэ одоо ард түмэнд хуваарлах боломж нь зөв зохистойгоор нээгдсэн юм шүү дээ. Тэгээ энийг л одоо бид нэр одоо үнэхээр энэ ажлын хэсэг дээр найруулгын бөгөөд үг өсгийн хувьд нь энэ гишүүдийн гарч ирээд дэндүү цөөн болоод байгаа гишүүдийн сая ихтэл нийт одоо сая санал хураасан гишүүдийн 30 гаруй нь санал өгчөөд байна шүү. Энэ 75 гишүүний 30 гэдэг бол бас бага тоо биш шүү. Тэгэхээр энэ ард түмний бас төлөөлөл болж байгаа гишүүдийн санал бодлыг одоо бас аль талаас зөв нухацтай аваад шингээж өгөх юм бол энэ манай үндсэн хуулинд оруулж байгаа гол одоо амин сүнс болсон нэг заалт шүү. Бид нар баялагын хараад руу ороод байгаа улсынхаа хувьд өнөөдөр энэ баялагын хуваарлалт, баялагтай холбогдуулсан хууль эрх зүйн орон зайг одоо л энэ дээр зөв юансыг гаргаад тавьчих юм бол жинхэнэ утгаараа Монгол улс бусдаас дотохгүй сайхан өгжих нөхцөл байдал нь бүрэлдэх юм шүү дээ. Би бол одоо энийг дахин хэлээд байгаагийн цаана яа харахгүй бид нэр Эрдэнтээс ахуулаад, оюу толгоогоос ахуулаад, таван толгоогоос ахуулаад зөв зохистой явхад энэ үнэхээр чухал шүү. Тэгээд 3 дугаар хэлцүүлгээд ингээ энийг үнэхээр сайн тусгаж санал бодлыг одоо нийцүүлж оруулж ирэх юм бол одоо бас өөр хэрэг шүү. Тэрнээс 3 дугаар хэлцүүлгээд би бол бас одоо магадгүй ийм байдлаар орж ирэх юм бол эсрэг байр суурьтай байхаа эрт бас дуулах нь зөвөө гэж одоо бодож байна. Тэгээ энийг бас одоо анхааралдаа аваасай гэж. Тэгээ газар бол улсын үндэсгээд хүнүүгээ одоо их хаан нэг айлтцсан байдаг та. Тэр тэнд баялагтай байна уу, баялаггүй байна уу? Тэр яванда тэр түгээмэл тархастай ашигт малтмалч шороочин ч гэсэн цаг үеийн ард том баялаг болоо үлдэх юм шүү дээ. Тийм учраас бид бол одоо л яг энэ зөв зохицуултыг хийчихгүй бол үнэхээр болохгүй юм шүү гэдгийг л би одоо хэлье. Тэгээ энэ өмнө гарсан саналуудыг нэгтгээд яг энэ сантай нь холбогдуулаад сан бол одоо би төрийн төсвийн бус байна гэдгийг хаашаа юм. За төрийн мэдлэлдээ явах нь ойлгомжтой. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр зориулт бусаар зарахгүй байхыг бас шингээж өгөөсэй гэж. Энэ бол маш чухал шүү. Тэрнээс одоо нэг сантаа боллоо төсвийн цорхоо болоод өөрсдийн алдаатай засгийн газрын юм уу улс орны алдаатай бодлогын ард нөхөөс болгоод тэр сангаас зориулт тусаар нь зардаг юмыг хаасан орон зайг зөв уйж өгчөж энэ сая жинхэнэ утгаараа бидний хөгжилд нэмэр болно шүү гэдгийг бас дахин хэлмээр. Тэгээ ажлын хэсгийнхэн бас энэ ярьж байгаа гişүүдээ юмыг үнэхээр нухацтай авч үзэж тусгаж өгөөсэй гэж би хүсэж байна. Туйлын хүсэж байна гэдгийг дахин хэлье.